Сайн байцгаана уу? За, би өнөөдөр Австралид ямар нэгэн брокерийн шимтгэл төлөхгүйгээр хэрхэн хувьцаа авах боломжийг энэ жижиг хэмжээний видеогоор та бүхэндээ хуваалцах гэсэн. За, анх миний хувьд Австрали улсад ирчээд 2018 онд нөхрийнхөө хамтаар Австралийн Gold Coast-д тэр Австрали одоо хүмүүсийн инвесторуудын конференцэд явж исэн байгаа. Тэгээд тухайн үед ингээд нэг тийм энэ нэг зураг харъя те та тэгээд ингээд анзаарч авах тэнд ингээд байж авах бид хоёр яагаад ч юм тийм залуу хүмүүс байх гэж бодсон чинь дандаа ер нь бол 50-аас дээш насны хөгшин хүмүүс байсан. Тэгээд яг энэ хүмүүсийн хувьд болохоор хөрөнгө оруулалт буюу хувьцаа худалдаж авах нь зүгээр те дэлгүүрээс гараад талах авалттай яг адилхан. Гэтэл манайхан ч болохоор нөгөө нэг хувьцаа худалдаж авахын тулд бид нар ингээд айгүй өндөр санхүүгийн мэдлэгтэй байх хэрэгтэй гэж бүгдээрээ боддог байгаа шүү дээ те. Тэгээд би нэг имээтэй ингээ яриа суучсан чинь та ингээд анх хэдэн настай хөрөнгө оруулалт хийчихсэн юм бэ гэдэг. Би бараг 15 настайгаас эхэлж хөрөнгө оруулалтаа хувьцаа авч эхэлсэн гэж ярьж байгаа байхгүй юу. Тэгээд нэг тийм түүх надтай хуваалцсан. Анх имээ одоо энэ Австралийн хамгийн том банкны нэг Commonwealth банкны хувьцааг одоо IPO хийж байхад тухайн үед бол 1991 онд энэ Commonwealth банкны хувьцаа бол $5.4 байхад имээ 20,000 шиг хувьцааг $100,000-т худалдаж авч ирсэн байгаа юм байна л та. Тэгээд имээ өөрийнхөө минь хөрөнгийг өөрийнхөө зээ охиндоо өглүүлж өгсөн. Тэгээд одоо 20 жилийн дараа өнөөдрийн байдлаар Commonwealth банкны хувьцааны $86 болчихсон байна. За тэгэхээр манай имээ надтай тэр ярилцаж байсан имээгийн өглөж авч үлдсэн хувьцаа нь өнөөдрийн байдлаар 1.7 одоо сая төгрөгийн одоо ийм үнэлгээтэй болчихсон байна. За тэгээд яг энэ бүгд надад яг хувьцаа авах тэр сэтлийг маань бол маш ихээр төрүүлж өгсөн. За миний зорилго болохоор ерөөсөө хувьцаа аваад хадгалах тийм стратегитэйгээр бол хувьцаа авч эхэлж байна. За хоёр дахь том риск одоо шалтгаан нь юу байсан бэ гэхлээр за та бүгдийн мэдж байгаачлан өнгөрсөн жилээс ахуулаад Австралийн The Reserve Bank of Australia болохоор бодлогынхаа хүүг буулгаж эхэлсэн байгаа. За энэ болохоор энэ графиктэй та харж байгаа сүүлийн 20 жилийн бодлогын хүүний одоо графикийг харуулсан байна те. За анх бол 18% хүүтэй 1990 онд байсан бол 2019 он хүртэл ерөнхийдөө бодлогын хүү тогтмол 0.75-тай явж ирсэн 2016 оноос хойш. За тэгээд 2020 онд болохоор 1.75-аас 1.5, 1.25, 1 гэж булгасаар хагаад өнөөдрийн байдлаар бодлогын хүү 0.1% хүүтэй байгаа. Тэгэхээр нэг энэ бодлогын хүчин өөрөө банкуудын зээл болон хадгаламжийн хүүг тогтооход гол үндсэн суурь болж өгч байдаг. За тэгээд одоогийн байдлаар арилжааны банкнуудын хадгаламжийн хүү одоо хадгаламж гэхээс илүү онлайн сервер гэдэг энэ бүтээгдэхүүнийх нь хүн жилийн 1.1% боллоо ингээ буурчихсан байгаа. Тэгэхээр ер нь бол миний уншиж судалснаар зээл одоо ер нь бол юм баг хүүтэй нөхцөлд хувьцаа авах нь илүү ашигтай байдаг. Яагаад гэхээр хувьцаа гэдэг маань өөрөө банкны хадгаламжтай харьцуулахад эрсдэл өндөртэй. Эрсдлээ дагаад тэнд болохоор мэдээж илүү ашиг боломжтой байдаг. За тэгээд мөн 2020 оны 3 сараас миний хувьд яг гэрээсээ ажиллаж эхэлсэн байгаа. Тэгээд яг хөө илүү нэг комьюнититэй ажил руугаа явдаг. Тэгээд ирдэг тэр цагнуудыгаа одоо хэмнээд энэ хугацаанд болохоор бас ингээд хувьцаа авах те яг энэ цаг хугацаагаа хувьцаанд авах өөрийгөө одоо суралцах яг ийм зүйлд зарцуулъя гэсэн бодолтойгоор миний хувьд бол ингээд хувьцаанд хөрөнгө оруулалт хийж эхэлсэн байгаа. За тэгэхээр би бас агүй сайн гэж хэлмээр байна. Миний хувьд болохоор би энийг ерөөсөө хин нэгэн хүнд одоо яг personal юм зөвлөгөө өгч яг энэ хувьцааг энэ брокерыг аваарай гэсэн зорилготойгоор ерөөсөө хийгээгүй. Миний энэ хийж байгаа зорилго маань болохоор ерөөсөө өөрийнхөө сурч мэдсэн зүйлийг та бүхтэй хуваалцъя гэсэн байгаа. Тэгээд одоо миний ярьж байгаа зүйл болохоор ерөөсөө миний өөрийн маань туршлага дээр үндэслэгдсэн болохоос биш ямар нэгэн байдлаар би хин нэгнийг яг намайг дуурайгаарай гэж бас хэлэхгүй. Энэ ерөөсөө тийм entertainment байдлаар би сурсан зүйлээ бусдад хуваалцах байгаа тийм видео гэдгийг ойлгох хэрэгтэй байгаа. За юуны түрүүнд бас би бас өөрийгөө та бүгд танилцуулъя. За намайг Уянга гэдэг. За би ерөнхийдөө сүүлийн
Тэгээ ер нь бол миний ингээд одоо ажлын карьер бол ерөөсөө дандаа арилжааны банкнд би Монгол банкнд ажиллаж байсан. Одоогийн байдлаар бас Австрали улсад Монгол одоо банкнд ажилладаг байгаа. За би анх Монгол улсад болохоор Монгол улсын эдийн засгийн сургуулийн Монгол улсын их сургуулийн эдийн засгийн сургуулийн банкны менежмент гэдэг ангийг дүргээд тэгээд Австрали улсад эхнийхээ магистрийг Central Queensland University MBA хамгаалаад тэгээд хамгийн сүүлд одоо Macquarie University илүү ингээ финансаар мэргэшээд Master of Commerce хийсэн байгаа. За тэгээд мөн ингээд хичээлийн ажлынхаа хажуугаар би CFA level 1-ийг паслаад одоо болохоор level 2-т бэлтэж байгаа ийм хүн байна. За миний хувьд болохоор би ямар нэгэн байдлаар одоо хувьцааны компанид ажилладаг хүн бол ерөөсөө биш. Миний бол мэргэжил бол өөрөө банк, тэг commercial bank гэж явдаг. За тэгээд би хамгийн түрүүнд та бүгдэд юу гэж үлмээр байгаа вэ гэхлээр хэрвээ хувьцаа авах байгаа бол яг энэ асуултуудыг өөрөөсөө асуугаад үзээрэй. За ер нь би ч одоо passive investor болох гэдэг юм уу? Active investor болох гэдэг юм уу? За passive active investor гэдэг нь ямар алгаатай вэ гэхээр жишээлбэл би өмнө ярьсан тэр түүхэн дээр гардаг шигшлэн тэр имэгийн нэмэн ерөөсөө хувьцаа аваад хадгалчихсан. Тэгэхээр энэ хүмүүс ерөөсөө passive investor. Одоо би бидний яриад байдаг тэр Warren Buffett ч гэсэн бас passive investor. Маш сайн ирээдүйд үнэн өсөх боломжтой компанийг сонгож судалж байгаад болоод тэр компани хувьцааг худалдаж авангуудаа ингээд дараад хадгалцдаг 10-аас одоо 20 жилтэй. Тэгээд үр ашиг эдэлдэг те түрүүн харсан тэр Commonwealth банкны хувьцаа анх 20 мянган ширхэг хувьцааг 100 мянган доллараар авч ирсэн бол өнөөдөр 20 мянган ширхэг хувьцааны юу нь болохоор 1.7 миллион буюу Австрали бүхэл бүтэн 2 одоо bedroom house те авах ийм үн ханштай болчихсон байна гэсэн үг. Тэгэхээр миний хувьд болохоор би passive investor. Би ерөөсөө өөрийнхөө олж байгаа цалингаасаа багахан хэмжээгийн хувьцаа авах тийм зорилготой одоо хөрөнгө оруулалт хийдэг инвестор буюу passive investor байна. За тэгээд ер нь би одоо risk averse гэнэ үү эсвэл би risk taker юм уу гэдгээ бас тодорхойлох хэрэгтэй. За миний хувьд болохоор би яагаад ч юм миний одоо чиглэл өөрөө арилжааны банк болоод игдэггүй би илүү risk averse тийм хүн ерөөсөө тийм маш их тийм эрсдэлтэй хувьцаанд хизээч хөрөнгө оруулалт хийдэггүй гэсэн үг. За тэгээд бас хөрөнгө оруулалт хийхдээ өөртөө яг тий өнөөдөр тэр мөнгийг цааш нь ингээд тэр байсан байгаагүй чиний амьдрал үргэлжлэх хэмжээний мөнгөөр л ерөнхийдөө хөрөнгө оруулалт хийж эхлэх хэрэгтэй. Ерөөсөө одоо тий байшинс аваа зараа тэгж хөрөнгө оруулалт хийж болохгүй. Өнөөдөр те $100 хөрөнгө оруулалт хийхэд тэр $100-тай $100-ыг та амьдрах бол та ерөөсөө яг энэ мөнгөөр хөрөнгө оруулалт хийхэд танд ерөөсөө тийм одоо боломжийн мөнгө байна гэсэн үг. За тэгээд түүний дараагаар яг энэ бүдийг тодорхойлсныхаа дараа за тэгвэл би индивидуал те зүгээр ингээд хувьцааг худалдаж авах юм уу эсвэл би ETFs буюу exchange traded fund худалдаж авах юм уу гэд ямар хувьцаа авах вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй. За тэгснийхэн дараа за би Австралийн хувьцаа авах юм уу альсвал би одоо international хувьцаа авах юм уу. Тэгэхээр хувьцаа өмнө хэлсэнчлэн энэ бол угаасаа эрсдэлтэй маш сайн судалгаа шинжилгээ хийж авах хэрэгтэй. Тэгээд бага үнэтэйгээр авч иж мэдээж хэрэг үнэтэй зарж иж ашиг олдог эд байгаа. Тэгээд энэс гадна бас дивиденд авдаг байгаа тийм. Гэтэл international хувьцаа авахлаар одоо хувьцааны чинь үн буурах тэр эрсдлээс гадна бас ашигын зүрхнээс эрсдэл үүсэх боломжтой одоо тийм боломжтой. Тэгэхээр яг аль маркетыг сонгох вэ гэдгийг бас тодорхойлох хэрэгтэй. Миний хувьд бол би ерөөсөө Австралийн одоо компаниудын хувьцаануудыг авах тийм энэ бол яг одоо энэ тав бол миний стратеги гэж би хэлж байна. За тэгээд яг энэ бүгдийг тодорхойлсныхаа дараа одоо за би ямар брокерийн компаниас хувьцаа ямар брокерийн компанийг сонгож би хувьцааныхаа арилжааг хийх вэ гэдгээ тодорхойлно. За миний хувьд болохоор би хамгийн бага брокерийн фитэй одоо брокерийг пүсийг бол сонгоё гэж бодсон байгаа. За ингээд эндээс ингээ харах юм бол хамгийн бага брокерийн хүүтэй супер хиро байгаа. Гэхдээ хамгийн бага одоо шимтгэлтэй гээд бүр таньж мэдгүй юмд хөрөн одоо тийм мөнгө байршуулж байгаа мөнгө алдчих юм бол эрсдэлтэй учраас би бас аль болох те ревю сайтай үйл ажиллагааны ихлэ дуудчихсан тийм брокерийг сонгоё гэж утсан байгаа. Тэгээд ер нь бол би CMC маркетад бол айгүй дуртай яагаад вэ гэхээр Австралид болохоор CMC асуулжууд маш их хэрэгэлдэг. За тэгээд энийг ингээд би дансаа нийлгээд намайг пост офисаар одоо тийм мэдээлэл энтрүүдээ явуул гэд ингээд тэрний дараахад 10 хоногийн дараа миний данс нэгтээд надад маш удаан санагдсан. Тэгээд тэр хооронд би бас self wealth-д дансаа нэгээд тэгээд миний ингээд бүх ингээд юмнуудыг аваад миний дансыг 3 хоногийн дотор нээж өгөөд тэрнээс гадна би customer service рүү одоо email бичээд надад маш тийм хурдан хариу өндөр өгчөөс учраас би ерөөсөө энд
яагаад брокерийн хүн жишээл одоо фин энэ хоёрыг ингээ харахад 1.5 долларын зөрүүтэй байгаа ч гэсэн би self funded, self wealthed одоо дасааны гэсэн шийдвэрийг гаргасан байгаа. Мөн лаг өмнө би хэлсэнчлэн би бол active investor биш. Тэгэхээр би энэ activity fee бас байхгүй тийм брокерийг сонгоно. Яагаад вэ гэхээр ямар нэгэн байдлаар шимтгэл нь бага гэж сонгоцсон чинь хэрвээ би ямар нэгэн одоо арилжаа тий өнгөрсөн 7 хоног ч юм уу өнгөрсөн сард хийгээгүйхэн төлөө би шимтгэл төлөөд байвал энэ бас тий би зүгээр ингээ мөнгө алдах тийм байсан учраас self wealth тий би Австралийн хувьцаа авмаар байгаа. Гэтээ хэзээ нэгэн цагт би international хувьцаа аваагүй бол эдгээр бас US stock сонол олгодог. За brokering fee нь болохоор хичнээн тийм бага биш ч гэсэн надад болохоор бас боломжийн одоо тий Commonwealth Bank бол жишээлбэл $19 өмнөхийн дүнгээс хамаарат энэ ингээд үсдэг тий Westbank-ны болохоор BT Group гэж байдаг. Тэднийх бас одоо $19.5 эхэлж байгаа. Найбах ч гэсэн ерөнхийдөө нэлээд өндөр. Тэгэхээр би бол ерөөсөө энэ activity fee zero, flat fee буюу $9.5 байдаг тий Австралийн болон individual shares болон ETF-с авах боломжтой гэдэг. Тэгээ би self wealth гэдэг энэ компанийг сонгосон байгаа. За тэгээд ансааны хичээд за нэг $100 хугацаа авъя гэдгсэн чинь $100 хувьцаа авахын тулд $9.5 шимтгэл төлөх юм бол энэ ч одоо шууд би хөрөнгө оруулалт хийгээл би 10%, 9.5% би алдагдaltaй тий. Тэгэхээр ингээд ер нь хувьцаа авах ямар хэрэгтэй юм бэ? Ер нь бол тэгж бодож байгаа. Тэнгүүт одоо нөгөө нэг энэ referral одоо тий энэ маркетингийн энэ сурчлагынууд нь болохоор одоо энэ Австралийн компаниудад болохоор маш тийм өргөн дэлгэр. Тэнгүүт self wealth бас ямар одоо ийм одоо referral одоо promotion явуулж байгаа вэ гэхлээр хэрвээ би найзыгаа refer хийгээд өөрийнхөө линкээр тэр хүн маань self wealthed данс нэгнгүүтээ эхний арилж байгаа хийх юм бол тэр хүн маань өөрөө 5 үнэгүй гүйлгээ хийх одоо 5 удаа үнэгүй хувьцаа худалдаж авах үнэгүйтэй энэ $9.5 нэг трейд дэх энэ мөнгө нь wave-лэгдэн би бас яг тийм юмыг авч байгаа. Тэгээд би болохоор яасан бэ гэхлээр би хамгийн түрүүлээд өөртөө данс нэгнгүүтээ би маш бага мөнгөөр арилжаа хийж байгаа хүн учраас надад $9.5 төлөх бол үнэхээр үнэтэй санагдаж байгаа. Би $100,000 хувьцаа аваад $9.5 төлж байгаа л энэ баг тий. Гэтэл $100,000-аар хувьцаа авчингууд $9.5 хөдөлөх юм бол үнэтэй тусчихсан учраас би өөрөө данс нээчингүүтээ би нөхрийгөө referral хийгээд нөхрийнхэн дансан дээрээс би арилжаа хийнгүүт надад 5 манай нөхөрс 5 үнэгүй юм арилжаа хийх ирэх хүссэн байгаа. Тэгэхээр энэ болохоор ингээд нөгөө нэг ингээд хувьцаа аваад авах юм бол амар боломжтой байгаа. Тийм болохоор хэрвээ тэ Австрали улсад одоо ер нь бол ингээд манай монголчууд ч гэсэн гэрээсээ ажиллаад ер нь бол хувьцааны зах зээл одоо манай Монголд байгаа арилжааны банкнууд private болох одоо нөгөө нэг би тэр өмнө community private л хутлаасан биш үү. Private компаниас public компани болоод тэд хувьцаагаа арилжаалгаж байгаа. Тэгээд хүмүүс ингээд нэг хувьцааны хөрөнгийн зах зээлийг илүү сонирхож эхэлсэн байгаа байх. Тэгээд хэрвээ ингээд Австралид олж байгаа орлогоосоо тий банкны хэмжээгээр хувьцаа аваад хадгалах тийм тий хувьцааны арилжаа хийх юм сонирхолтой хүмүүс байх юм бол би аль аль талдаа ашигтай учраас өөрийнхөө линкийг би та бүгдэд юу яагаад өгч болно, явуулаад өгч болно. Тэг надтай тэгээд миний Facebook-оор надтай холбогдорой. За тэгээд тэрнээс гадна би явандаа те яг ямар чиглэлээр мэдээлэл авмаар надад хэлэх юм бол би тэр чиглэлээр бас ингээд дараагийнхаа видеонуудыг хийхээр төлөвлөж байгаа. Тэрнээс гадна те хамтдаа ингээд яг адилхан хамтдаа бие биенээсээ суралцгаая. Ямар нэгэн мэддэг зүйл бас байх юм бол энэ видеоны доор бас комментээрээ бичээрэй. Тэгээд шинээр нэгдэх Facebook group-т маань бас join хийгээрэй. Тэгээд хамтдаа бүгдээрээ суралцсангаа мундаг инвесторуд болцгоё.